За part 3. За одоо энэ нь юуны тухай ярих вэ гэхээр одоо яг энэ нь 2 хоног хонсон, тэнцээ 2 хоног хонсон. Тэгээ бичлэг нь бол Facebook дээр орсон байгаа. YouTube дээр оруулах магадлал өндөр байх юмтай би сайн мэдгүй байна. Тэгээд энэ зургийг л байн харуулмаар санагдаад байна. Тэгээд юу юм гарч ирсэн. Зүгээр л ингээл аюу сонин юм би апаны тэгж оддог гэсэн гэл би тэнийг хийж өгсөн үгүй шүү дээ. Би тийм биш шүү дээ гэл айгу жоохон өөр байгаадсан. Миний боцноос бол өөр байгаадсан. Тэгээд яг тэр үед аав ээжтэйгээ ажиллаар аав ээж бас нэмэлт ажил хийхээр очоод тэгээд ажиллаа хийж явах өөр би юм ярилцлага идэр авсан байгаа. Тэгээд ярилцлага цаашийн асуулт яг like guys. Тэгээд асуусан мэдээж сая хэлсэн би part 2 дээр сая хэлчихлээ. Сая хэлсэн. Тэгээд ер нь бол аюу их юутай зүгээр л хамгийн анхны YouTube-тэй таарсан, ярилцлага авсан, зөрөгтэй үйлдэл гаргасан бичлэг болсон. Гэхдээ миний бичлэг бол subscribe хийсэн байлээ. Баярлалаа апаноны. Яник заах апаноны сул тал нь гэхээр аюу юу юм блэ? Ингээд одоо асуусан ингээд дандаа л ингээл background хариул зарим хүмүүс ингээл буруу юм ярьчлаа. Тийм ингээл өнгөрсөж чинь болохоор нүунийг ойлгоогүй учраас тэгж хэлдэг. Апаны нь бол маш сайн ойлгоод ингээ миний үгийг сайн сонсоод нэг чихээр оруулаа нөгөө чихээр гарахгүйгээр толгойн дотор сайн унхаж бодоод тэгэж надад хариулсан болохоор би илүү баяртай байсан. Тэгээд бусад ютуберууд болохоор ингэдэг байхгүй. Ер нь бизнес үзэхэд дандаа ингээл тийм үгүй гэж аюу ингээл зөвөр бараг бодгүйгээр нэг чихэр оруулаа нөгөө чихэр гаргаад тэнгүүлээ нэг хэсгийн хугацааныг ганцхан үг сонсчод тийм би тэгдэггүй би ингэдэг гэл айгу өөрөөр хариулдаг. Тэгээд абонены бол яг эсэргээрээ яг гоё ингээд нэг чихэр оруулаа нөгөө чихэр гарахгүйгээр ухаж бодоод надад хариулсан болохоор би илүү их баяртайсан part 4 уулзцгаая.